Монгол улсын ерөнхий сайдыг огцруулах асуудалд гарын үсэг цуглуулж байгаа улсын их хурлын гишүүн сайн зураг мэдээлэл хэлээ. Гэхдээ одоогоор чухам хэдэн хүний гарын үсэг цугларсан гэдгийг тодорхойлж чадахгүй. Тэрээр хэд хэдэн үндслийг хэлж байгаа юм. Гол нь ерөнхий сайдыг үндсэн хууль зөрчсөн парламентын засаглал руу халдаж нийгмийн эмх замбраагүй байдалд хүрэх эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас огцруулах нь зүйтэй гэж үзэж байгаа юм байна. Мөн түүний ярьж байгаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг биржийн үнээр буюу бага дүнгээр төлбөр авагдах гэж байгаатай холбоотой засгийн газрын 55 дугаар тогтоолыг үндсэлтэд дурдлаа. Тэрээр хэд хэдэн ноцтой гэж хэлж болох үз мэдээллүүдийг хийсэн бөгөөд Монгол улсын валютын нөөц хасах руу орсон, мөн нөгөө талаас Монгол улсын төрийн сан хоосорсон гэх мэдээллийг дурдлаа. Ерөнхий сайдыг ийхүү эдийн засгийн нөхцөл байдлыг буруу мэдээлсэн гэж буруутгаж байгаа юм. Гадаадаас босгож ирсэн нөгөө бондуудын төлөгдөх ёстой бондууд болон харилцааны банкуд дэх валютын нөөцийг нийлбэрүүдийг нийлүүлээд ингэж энэ дүнг хилж байгаа. Бид ийм үзүүлэлтээр энэ дүнг хилдэггүй. Тэгэхээр эдийн засаг ямархуу хэмжээнд одоо агшиж суларж байгаа вэ гэдэг зүйл нь харагдаж байна. За гэтэл одоо экспортын гол орлого огцон унаж валютын цэвэр нөөц одоо хэдийн хасах дүн рүү орсон. Энэ уул уурхайн биржээс энэ яг ухрыг гэж байгаа. Зарим хүмүүс мэдэхгүй байх шиг байна. Уул уурхайн биржийн хуулийг 2022 онд бид нар баталсан. Үүнээс энэ хуулийг нийцүүлээд бүх төрлийн болон орон нутгийн өмчт компаниудын нүүрсүүд уул уурхайн биржээр зарагдах ёстой. За дээрэс нь уул уурхайн биржийн тухай хуулийн 8.1, 8.2 байдаг баг. Би одоо бас заалтаа шууд санахгүй байна. Энд юу вэ гэхээр уул уурхайн биржээр заавал өмчийн одоо хэлбэр харгалзахгүйгээр заавал одоо уул уурхайн биржээр арилжаалах бүтээгдэхүүнд зис, жонш, төмөр, нүүрс бүгд орсон баг. Тэгээ өнөөдөр нэгээс тонн дотор 22.5 сая тонн нүүрсийг хэдүүлээ. Зүгээр $2, за $1.5 тооцъё л доо. 35-6 сая доллар. Доотлон шүү. Энэ магадгүй үнийн хэлбэлээс явахад 200 тэрбум төгрөг бүр наад зах нь алга болчиход байгаа. Би төмөр жоншин дээр ерөөсө одоогор мэдээлэл олж авч чадаагүй байна. Ийм бас яг адилхан нөхцөл байдлыг үүсгэсэн. Монгол Ардын намын одоо даргын сунгаа Монгол Ардын намын тусгаар тогтнолын ордноос халиад гарцсан. Энэ төрийн ордон дотор ороод ирсэн байна. Төрийн зовлон болцсон байна. Энэ бол нууц ш. Энэхүү дээрээр улсын хурлын гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаагаа хэлж байгаа юм. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг улсын хурлын гишүүний 4-1-ээс дээш нь гарын үсэг зурсан бол улсын хурлаар хилцэх асуудлын жагсаалтад оруулж хилцэж эхэлснээс 10 хоногийн дотор шийдвэрлэдэг. Нийт гишүүдийн олонх огцруулахыг дэмжсэн бол ерөнхий сайд кабинетээр огцордог хуультай билээ. Цөөнгээр хэлбэл улсын хурлд хилцэх асуудлаар 32-оос дээш гишүүн дэмжиж улсын хурлд оруулаад нийт 64-өөс дээш гишүүд огцруулах санал өгвөл ерөнхий сайд огцорно гэсэн юм. Гэхдээ тэрээр ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярьж байгаач яг хэдэн гишүүн дэмжиж гарын үсэг зурсныг баттай хэлж чадахгүй байлаа. Ямар боловч өнөөдөр маргааштай гарын үсгээ цуглуулан эх өдрүүдэд улсын хурлд өргөн барих юм байна.